За сайн байна уу? Гэрэн групп ERP хөгжүүлэгч хариуцсан байна. За өнөөдөр бид болохоор Vestige ERP платформыг ашиглан ямар модуль болон түүний байгууллагатай манай байгууллагад өгж байгаа үр өгөөжийн талаар танилцуулах байна. За өнөөдрийн агуулгын хувьд болохоор үнийн судалгааны системийг дотооддоо хэрхэн нэвтрүүлсэн бас манай байгууллагад хэрхэн үн цэн өгж байгаа мэдээж Vestige ERP платформыг ашиглаад манай байгууллагад ямар давуу талууд хөгжүүлэхэд ямар давуу талууд гарч байгаа болон одоогийн ERP төслийн танилцуулгыг танилцуулахад бэлдсэн байна. За манай компани маань болохоор 2002 оноос ахуулан хүний нөөц борлуулалт болон санхүүгийн системүүдийг нэвтрүүлэн амжилттай ашиглаж байна. 2023 оноос худалдаа авалтын системийг шинэ ERP баг бүрэлдэхүүнтэйгээр амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна. За худалдаа авалтын шаардлагын хүрээнд дараах асуудлууд бий болсон. Энэ болохоор бүтээгдэхүүн бүрийн үн өрсөлдөг өгөөжийн тогтмол хянах, хэрэглэгчийн худалдаа авалтын зан төлөв тохирсон үн хямдрал төлөвлөх, зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн хандлагын дататай болох, удирдлагын түвшинд итгэлтэй шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлэх. За дараах шаардлагуудаас бид нэр үндсэн зөвлөлт ажлуудыг бий болгоод ажилласан байгаа. Энэ нь болохоор одоогийн зах зээлийн ханш нийлүүлэгчийн санал зэргийг судалж бодит мэдээлэлтэй байх, санал болгож буй үн нь хэд өндөр эсвэл хэд бага биш бодит зардалтай нийцж байгаа эсхийг тогтоох, олон нийлүүлэгчийн үнийн мэдээллийн дүн шинжилгээ хийж хамгийн цогцтой сонголтыг үндэслэн бүртгэх, үнийн судалгааны дүн төсөв гэрээний үнэлгээ төлөлтөнд ашиглах, баримтжуулах, тайлагнал хийх замаар хууль журмыг хангах зорилгоор иймэрхүү зөвлөлттэй ажлуудыг бий болгоод энэ ажлуудыг хийхин тулд бид нэр үнийн саналын удирдлага системийг нэвтрүүлэхээр болсон байгаа. Үнийн судалгааны удирдлага нь болохоор худалдаа авалтын шийдвэр гаргалтыг илүү ил тод байдлаар яг судалгааны бодиттой үзүүлэлтийг тулгуурсан шийдвэр гаргалтыг гаргахад зориулсан. Яг системийн бүтцийг товчхон танилцуулах юм бол эхний үе шатанд нь одоо тухайн бараа эсвэл үйлчилгээг зах зээлийн судлуулах хүсэлт үүсэх байгаа. Тухайн хүсэлт нь болохоор одоо тухайн бараагаа сонгоно, тоо хэмжээг оруулна, мөн барааны ангиллаа шалтгаалan ялгаатай газрын үзүүлэлтүүдийг бүрэн бөглөснөөр хүсэлт үүсэж байгаа. Хүсэлтийг бүрэн үүсгэсний дараа хуваалцах процесс явагдаж байгаа. Худалдаа авалтын албаны дарга нь болохоор тухайн хүсэлтийг хянаад зохих ёсны менежерт нь хуваалцснаар тухайн менежер ажил болж очиж байгаа. Энэ системийн одоо гол процесс нь үнийн судалгааг гүйцэтгэх байгаа. Тухайн судалгааны үүсэлт нь яг дотоодоо судлуулах уу, гадаадаа судлуулах уу гэдгийг шалтгаална. Худалдаа авалтын менежерийн хийх ажил нь ялгаатай байдаг. Жишээ нь дотоодоо судлах бол за нийлүүлэгч нэрээ сонгоод тэгээ нийлүүлэгчнүүдэд байгаа тухайн барааны үнийг нь оруулаад нийт худалдаа авалтын үн дээр баатрийн хувь байгаа юу, зээлийн хувь байгаа юу гэдэг мэдээллүүдийг бөглөдөг. Одоо гадаадын үнийн судалгаа нь болохоор арай өөр явагддаг. Тухайн нийлүүлэгчдэр мэдээж үнээс оруулж байгаа. Тухайн үнийг одоо яг хэдний хугацаанд төлбөрийг нь төлөхөөр шалтгаалan ханшийн тавгаа татж аваад нэг зүүн төгрөгөө бодж болж байгаа. Энд дээр хийж байгаа гол процесс нь болохоор яг зардлуудыг бүртгэж байгаа. Одоо тухайн нийлүүлэгчээс барааг авахад ямар зардлууд гарах юм бэ гэдгийг бүртгэсний дараа яг тухайн бараа миний гар дээр ирэхдээ ямар өртөг шингэж ирэх гэдгийг бүрэн бодох боломжтой болсон. Үнийн судалгааг гүйцэтгэсний дараа худалдаа авалтын албаны дарга, салбарын захирлууд, эдийн засагчнаар болохоор тухайн үнийн судалгаан дээр хяналт хийдэг. Мэдээллийг нь бүрэн бөглөснө үү, дутуу байна уу? Хэрвээ дутуу байх юм бол тухайн хүсэлтийг нь буцаагаад дахин шинээр үнийн судалгааг хийлгүүлдэг. Эсвэл үнийн судалгаа бүрэн болсон бол шууд баталдаг байгаа. Шууд баталсан үнийн судалгаанууд нь манай үнийн саналын санд нь хадгалагддаг. Яг одоогийн байдлаар бол систем нэвтэрснээс хойш 8 сарын хугацаанд давхудаагүй тоогоор 1182 бараан дээр 13,000 үнийн судалгаа хийгдэж тухайн дата нь манай үнийн саналын санд хадгалагдсан байгаа. Тухайн системийн нэвтрүүлснээр манай компанид яг тухайн нийлүүлэгч нь аль нийлүүлэгч нь илүү хямд, аль нийлүүлэгч нь илүү
чанартай вэ гэдгийг зөв тодорхойлж чаддаг болсон учраас зардлыг илүү оновчтой зарцуулдаг болсон. Шийдвэр гаргалтандаа болохоор яг зөв датан дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг болсон байгаа. Нийлүүлэгч харьцуултыг илүү системчлсэн байдлаар хийдэг болсон. Үнийн хилжил хийхэд өмнөх дата байгаа учраас илүү давуу талыг гаргах боломжтой болсон. Хэд хөөрөгцөн үнэтэй бараа авахаас сэргийлэх боломжтой болсон байгаа. Мөн манай менежүүд болон худалдаа авалтын дарганы хамгийн сэтгэл ханамжтай байгаа зүйл болохоор тайланг хормын дотор татгаж авах боломжтой болсон. Манай систем нэвтрүүлснээр бол гар аргаар мэдээлэл оруулдаг процесс 100% захиндсан байгаа. Өгдөл цуглуулах хугацаа өмнөхөөс 40% буурсан. Тайлан боловсруулах хугацаа 70% хэмнэгдсэн. Мэдээлэл алдааны хувь нь болохоор 1.2% болж буусан. Судалгааны тайлангийн бодит байдалд сайжиж ихтгэлцэл нэмэгдсэн байгаа. Системийн UI UX нь 92% эерэг үнэлгээтэй. Менежүүд тайлан түргэн шугах боломжтой болсон. Мөн судалгааны зардал 23% буурсан байгаа. Виртик дээр хөгжүүлэлт хийхин давуу тал нь болохоор код бичих шаардлага маш бага байдаг тул хөгжүүлэлтийг маш хурдан хийдэг. Тэгээ заавал IT сүртэй хүн гэхгүйгээр юу нь бол ямар ч төрлийн хүмүүс хөгжүүлэлтийг хийх боломжтой байгаа. Жишээ нь одоо яг ажилтнууд нь өөрсдөө системийн зарим нэг тохиолыг хийх боломжтой. Бизнесийн зарим шаардлагууд нэмэгдэхийн ирээр нэмэлт хөгжүүлэлтүүдийг маш хурдан хугацаанд хийдэг. Манай баг нь болохоор одоо 5 гишүүнтэйгээр яг үйл ажиллагаагаа явуулж байгаа. 3 хөгжүүлэгч, 1 төслийн менежер, 1 бүтээгдэхүүн менежер байгаа. Мөн энэхүү танилцуулгын хүрээнд яг тухайн үед нь зөв шийдэл өгч ирсэн, яг мэдэхгүй зүйл гарахад дагуулж яваад зааж өгч ирсэн, орой хоног шаардлагатай гарахад хамт хонж ирсэн энтэгтэйний хамт олонтой талархаж байна. Анхаа алганд усан баярлалаа.